Сармат цаанаа Дөрөв сангийн сурч чадаж үзэх хөтөлбөрийн хэрэгжиж буй бүгдийн төслийн маань хамгийн анхны дугаар гэхэд бэлэн болоод байна. Тэр өнөөдрийн дээр би юу ярих вэ гэхээр эдгээр жилийн дараа сонгуулиа өгөх гэж буй шинэ сонгогчид маань сонгуулийн талаар ямар ойлголттой байна, түүний талаар юу гэж боддог. За мөн бидний мартаж болохгүй түүхэн үнцэн нь юу вэ гэдэг талаар ярих болно. Ингээд ч өнөөдөр бид ахлах тэр дундаа залуу үеийн том төлөөлөл болох Андиш хийгээ үрээд байна. За сайн байцгаана уу, намайг Андиш гэдэг. Би 11-р ангийн сурагч. Дараа жил сонгуулийн насанд хүрв. За би болохоор улс төр төвд тал руугаа илүү их сонирхолтой. Тэгээд үдшийн цэцэлд хамрахаас өмнө би сонгуулийн систем тогтолцоо гэж юу гэдэг талаар ойлголтгүй байсан. За тэгээд энэ төсөлд хамрагдсанараа би өнөөдөр залуу үеийн төлөөлөл болоод залуу үеийнхнийгаа сонгуульд уриалж ингэж байгаадаа баяртай байна. За намайг урьсан баярлаа. За тэгэхээр хоёулаа шууд ярианд орцгоё. Одоо Андиш маань хэдэн настай лээ? 17-тай. 17-тай. Тэгэхээр 18-наас хүрээд болохгүй сонгуулаа үндэслэх шүү дээ. Сонгуулийн байрлал болохоор бүхний алдарчууд ингээд саналын хуудас бүглэн шүү дээ. Тэр яг ямар санагч юм? Догдож гин үү? Эсвэл яг өмөрөд хариуцлага тийм дарамт мэдрэгч юм уу? Их хүмүүс бол дарамт мэдрэгч нэгдэг байхгүй. Гэтэ яг үндэ чинь Монгол улсын иргэний хамгийн том авч байгаа тийм санал өгөх хамгийн том их шүү дээ. Яг ямар мэдрэмж төрж байна? Надад бол хоёулаа мэдрэгч байна. За нэг талаас болохоор догдол мэдрэгж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бид нар томчуудын санал өгсөн, томчуудын шийдвэрээр ингээм амьдарч ирсэн. Тэгээд өнөөдөр гэсэн чинь бид нар сонгуулийн насанд өөрсдөө хүрээд өөрсдийн дуу хоолой, миний дуу хоолой ч гэсэн, миний санал ч гэсэн асар их үнцэнтэй чухал гэдгийг мэдэрч байгаа учраас айгүй их догдолж өгж байгаа. За нөгөө талаас гэх юм бол хариуцлага гэж байгаа. Миний ганцхан санал улс орны ирээдүйн дараагийн 4 жилийн хугацаанд ирээдүйд нөлөөлөх учраас би ингээд асар их хариуцлагыг ингээд бас үүрж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл яг танаа ингээд найзын дунд чинь эсвэл ангийнхан дунд чинь тийм энэ сонгуул улс төрийн яриа ер нь хэр өрнөхгүй байна уу? Хэр хүүхдүүд ер нь бол надад хамаагүй гэсэн хандлагатай байдаг шүү дээ. Танаа үеийнхэн дунд ямар байна? Ер нь бол тийм хандлагатай айгүйх байдаг. Бид нар ингээ найзуудаараа яг үндэ ингээ уулзахаар ингээ ямар ч тийм улс төр сонгуулийн талаар ярьдаг. Удахгүй манай зарим найзууд маань 18 хүрсэн. Тэгсэнээсээ л ингээ сонгуул өгсөн чи ингээ саналаа өгөх юм уу? Хин саналаа өгөх ингээ ярихгүй байхгүй юу? Сонгуулийн талаар нэгдүгээрт ойлголттой айгүйх байдаг. Бид нар чинь нөгөө өдөр тутмын айгүй хөөр юм цатаараад ярьдаг учраас сонгуул улс төрийн талаар нэг юм голч ярихгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь бас тэгээд бөөнөрөө уулзахдаа сонгуулийн талаараа нэг амар ярьдгүй тийм л тийм. Яагаад гэж бодож байна? Төрүүлсэнчлэн ойлголт айгүй байдаг. Гэтэ ойлголттой байсан ч гэсэн нэг амар чухал биш юм шиг л үздэг юм шиг санагдсан. Би ч гэсэн өөрөө тийм байсан. Тэгэл айгүй өөр юм ярьдаг. Тийм. Тэгэл сонгуул ихтэй айгүй чухал гэдгийг мэдэрч байгаа. Энэ бол за тэгвэл хоёулаа жоохон түүхэн үеигээс хүчж ил та. 1990 онд яг бидний үеийн залуучууд маань биднээс нэг хич жах байсан хамаагүй зүйл. Яг бидний үеийн залуучууд маань яг хувьсгалынхаа төлөө үг хэлэх, хэлэн нийтлэх, сонгохтой байхынхаа төлөө жагсаал хийгээд үүний улмаас 1992 онд анхны сонгуулиа өгсөн шүү дээ. Арчилсан сонгуулиа. Тэр үед арчилсан сонгуулийн маань 98% байсан юм нэ. 98% гайхалтай байхгүй юу? Одоо тэгтэл залуучдын маань ирсэн маань 30 гэтэл энэ тал дээр юу гэж бодож байна? Тэр үед байсан тийм зүйл одоо яагаад үнцэнгүй болчихвоо? За ялгааг нь тайлбарлая л да. 90 оны арчиллагаас 90 оны арчилалд ингээд жагсаад өөрсдөө эрхчлөөний төлөө ингээд тэмцэжсэн залуус маань өмнө нэг намын дарангуулалтаар дээрэс нь үг хэлэх хэвлэн нийтлэх эрхчлөөгүй тийм байдлаас өөрсдөө эрхчлөө хүний эрхийнхаа төлөө бөөнөрөө жагссан. Монголын ардчилсан холбоо байгуулад эхлээд 90 оны арчил руугаар л та. За 90 оны арчил яагаад үүссэн бэ гэхээр тухайн үед ингээд социализмын 80-аад оны сүүлчээр зүйл талбайд болсон хэд хараалт байдал болон нэг намын дарангуулалтаар байжсэн. Нэг намын үзэл суртал дарангуулалтаар үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх тийм эрхчлөө боогдмол байсан. За тэгээд үүнийхээ улмаас манай Монгол залуучууд маань нэгдээд хоорондоо Монголын ардчилсан холбоо байгуулсан. 1989 онд Монголын ардчилсан холбоо байгуулад Монголын ардчилсан холбооны анхны цуглаанд болохоор улс төрийн 89 оны 12 дугаар сард залуучуудын соёлын төв ордон маш тийм. Залуучуудын соёлын төв ордны урд
анхны засгийн цуглаанаа хийсэн. Дараа нь 1990 оны 3 дугаар сард болохоор улс төрийн үлсгэлэн гарсан. За тэгээд одоо асар их ингээ үн цэнийг ингээ тэмцэж байгаа шүү дээ. Үлсгэлэн зарлаад одоо эх орныхоо төлөө дуу хоолойгоо ингээ нэгдээд асар хүчтэй тэмцсэн болмоос одоо 90 онд одоо Монгол ардын хавьсгал нам байгаа шүү дээ. Одоо Монголыг ингээ захирж байсан Монгол ардын хавьсгал нам одоо буулгасан. Одоо монголчуудын одоо тэр их тэмцлийнхэн үр дүнгийн ачаар тэгээд тэр асар их үн цэнээрээ авалж авсан учраас одоо 98% эцтэйгээр ард түмэн одоо бөөнөрөө ингээ идэвхтэй оролцсон. Гэтэ бид нар яагаад ингээ 30% эцтэй байгаа вэ гэхээр бид нар одоо төрөхөд л ингээ ардчил байсан. Төрөхөд л одоо эрхчлөө хэвлэн нийтлэг сонгуул санал эрэхтэй бүх юм байсан. Тийм болохоор ингээ аягүй бэлэнчлэх сэтгэлгээ гэж ярих юм уу? Одоо бэлэн байсан зүйлийг одоо хүн үн цэнийг олж харахгүй шүү дээ. Тийм учраас одоо техник технологи хөгжиж байгаа одоо шинэ соёлын нэвтрэж байгаа талбайтай одоо өөр зүйл аягүй их дараад одоо эх орныхоо түүх болон тийм сонгуулийн талаар ямар ч ойлголт юм нь бол хомос болсон гэж бодож байгаа. Тэгээд тийм болохоор одоо жишээ авч үзэхэд болоо одоо цүл бид нар ингээд хатаад цангаад ирэхээрээр усыг алтнаас илүү хүнтэй гэж үзэж штеп. Яг тэр нь шахгүй юу? Одоо ингээд бэлэн байгаа зүйлийнхаа үнцнийг олж харахгүй. А гэхдээ яг тулгамдсан үед одоо өнгөрсөн хугацаанд 90-ад онд бид нар ямар их үн цэнээр бидний үг дэйц одоо олж авсан бэ гэдгийг тэр утгаараач үн цэнтэй юм шиг санагдсан. Одоо үн цэн одоо буурсан гэдэг ялгааны юм байна. За тэгвэл чамайг жоохон баг чинь асуу одоо ч гэсэн хамаагүй өвөө эмээ аав ээж чинь юм уу тэр сонгуулаа өгчсэн талаар ярьжсэн арчлын талаар одоо тэр үед залуучууд чиг чихээр тогтолтой болчихлоо гэдэг тал дээр сонгуулаа өгчсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ залуучуудад ямар тогтол байхгүй шүү дээ. Тэрээр юу гэж бодчих. Яаж залуучууд уцаад тэг тогтолж баяр хөөртэй болж сонгуулаа өгдөг болох вэ? Намайг жаахан махт ер нь бол хашгирал ярьдаг байсан сандээ. Гэтэ тэр арчил сонгуул гэдэг угаасаа бид хүүхдээс нь болохоор нэг амар томчуудын удиртай ярил гэж өгдөө шүү дээ. Тэгэл нэг амар сонирхтгүй зүгээр л нэг одоо бид нар зориулж гисэн сонгуулийн талаар ерөөсөө ярьж байгаагүй. Тэр өвөө нэ аав ээж өдөр ерөөсөө ярьдаг шүү дээ. Бид нартай ингээ сонгуул талаар ерөөсөө ярихгүй. Тэгээд тийм болохоор одоо бидний ингээд ягаад тоглохгүй байна гэхээр түрүү хэлсэнчлэн бэлэнчлэх гэж хэлээ. Бэлэн байсан ардчлал, бэлэн байсан зүйл учраас бид нэг амар чухал биш тооцоод ингээд сонгуул авахгүй. Гэтэ бид нар ингээд сонгуул өгөхгүй байснараа яагаад ингээд сөрөг талтай вэ? Бид нар сонгуул өгснөөр яагаад энэ давуу талтай вэ гэхээр бидний ирээдүй байхгүй юу? Бидний дараагийн 4 жилийн ирээдүй. Сонгуул үнэхээр сайн санал ингээд хураалтаар одоо сайн одоо сонгуул одоо ялчих юм бол бид нар санал өгснөөрөө дараагийн 4 жилд чинь бидэрт аягүй боломж гарч ирэх гэдэг аахгүй юу? Нийгмийн амьдрал сайжрах, дээрээс нь одоо бид нар гадаад дотоод руу ингээд чөлөөтэй явхад одоо чадварлаг улс төрч бидэрт хэрэгтэй. Тэгээд тэр талаараа ингээд сонгуультай ингээд аягүй оролцоотой байх хэрэгтэй аахгүй юу? Бид нар л ингээд дуу хоолойг бичиж одоо парламентын засаглал байгаа шүү дээ. Энэ төрийн эрх ард түмний мэдэл байдаг гэж үгэж шүү дээ. Төрийн эрх ард түмний мэдэл байдаг зүйлийг бид нар ч одоо сонгуулийн насны ихэнх хүн мэдчихэж байгаа байхгүй юу? Бид нар одоо жинзэн үеийнхэн манай үеийнхэн сонгуулийн насны болохоор бараг дийлэнх үе нийцэж байгаа. Тэгээд сонгуулийн насны дийлэнх үе нийцэж байгаа учраас одоо ард түмний мэдэлтэй байгаа байхгүй юу? Бидний мэдэлтэй байгаа. Улс их орны ирээдүй бидний их мэдэлтэй байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээрээ айгүйх одоо энийг хүүхэд болгоо ойлгоо тэгээ бидний үеийнхэн болгоо ойлгоод одоо ихтэй оролцоод байвал энийг ингээд тогтолж ингээд өгдөг болох юм болов уу? За манай залуучууд сонгуулийн ач холбогдол зүйлээ ойлгочлоо гэж бодъё. Тэгвэл ойлгоод 99% 98% энэ дээр байсан гайхалтай зүйл шиг. Энэ зүйл бачвал бидний ирээдүйд ямар тийм эерэг үр дүн гарч болох вэ? Тэр юу гэж бодож байна? Мэдээж хэрэг одоо бидний үеийнхэн залуучууд маань тэмцдэг улс их орныхоо төлөө тэмцдэг дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байх юм бол бидний ирээдүй бидний гарт байгаа. Бидний ирээдүй үеийг гэрэл гэгээтэй байна. Одоо эдийн засаг унаад байгаа шүү дээ. Эдийн засаг унаад байгаа. Дээрээс нь одоо энэ өдөр тутмын асуудал гэдэг энэ шийдвэрлэлийг одоо бидний дээд үеийнхэн одоо илүү чадварлаг хүнээр ингээд сонгож ингээд эх орныхоо төлөө тэмцээд тэр бидний эсрэг ингээд янз бүрийн тийм бодлого хийж штэ ингээд гадаад ингээд одоо улс орон цааш ярих бол зүгээр гадна дотоодоос ингээд дарамт чахад үзүүлэх юм бол бид нар түүнийг нисэргүүцсэн бодлогыг нисэргүүцэх тийм чатаа цуглаа хийгээд өөрсдийнхөө тэмцдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ард түмэн өөрсдөө тэмцдэг байж ич одоо төр засаг хөдлөн штэ.
одоо түрүү хэлсэнчлэн одоо төрийн эрх мэдэл ард түмний мэдэл байна. Тэгээ ард түмэн нь болохоор бид нар манай залуу үеийнхэн дийлэн хувийг бүрдүүлээд байгаа учраас таахгүй. Тийм учраас Одоо ер нь манай залуу юу залуу үеч гэлтгүү. Одоо дахин тасныхаа энэ ч гэсэн гэж ядж штеп. Одоо тэр ийм юм бэ. Тэгээ яг энэ бид нар тэр хүмүүсээс самж хаж ирээд байгаа штеп. Хэрвээ бид нар яг энэ бүр зөвхөн хараад ирчих юм бол өндөр болчихсон. Яг тийм сэтгэлгээтэй байгаа учраас манай залуучууд за усан шалаа өгөөж шалаа бас тий Монгол улсаа хөгжихгүй ийм асуудал байгаа тийм. Тэгэхээр хэрвээ бид үнэхээр зөвхөн оролцоод зөв хүний гаргаж ирээд явчих юм бол энэ бүх асуудлууд чинь айгүй хандхан шийдэгдэж байна. Яг Иран өөрчлөлт шинжилгээ хийх, өөрчлөлт хийх хүсэлтэй байсан юм бол одоо манай залуучуудад асуудлыг ингэж тий ийм байна, тийм байна гэж ярихаасаа илүүтэйгээр яг тэр шинжилгээ хийх эрмэлзэл хүсэл байгаа болов байгаа. Ер нь бол байгаа. Бид нар үнэхээр эх орныхоо түүхийг ойлгоод дээрэс нь одоо сонгуулийн үндэс болон одоо бидний ирээдүйдийн ардчил гэдэг тэр сонгуул чинь ямар их үн цэнтэй нөлөөтэй вэ гэдгийг ойлгочих юм бол залуугийн маань үнэхээр тэмцэж чадна гэж би бодож байна. Залуугийн оролцоо айгүй хүчтэй байна гэж бодож байгаа. Зөвхөн л ойлголт нь буруу тэгээд жоохон сэтгэлгээ нь жоохон тэмэрхүү байгаа учраас л одоо сэтгэлгээ нь одоо сонгуулийн талаар сэтгэлгээ жоохон өөрчлөө тий эх орныхоо төлөө тэмцээд тэгээд зөвхөн эх орныхоо төлөө ч биш тэр нь өөрсдөө нь эхлээд дараа нь ирэх байхгүй юу? Өөрсдөө ингээд эх орн үнэхээр тэгээ хөгжчих юм бол бид нар өөрсдөө дараа сайхан штэ эдгээр эх орн штэ бидэнд ингээд чөлөөтэй болчих штэ бүх юм ингээд давуу талтай айгүй сайхан амьдралтай орчин айгүй хөгжиж буй орн биш одоо хөгжингүй орн руугаа төгөх юм уу тийм зүйл болох учраас бид нар өөрсдөө тэрийг ойлгож ич одоо асар ихээр тэмцэж чаддаг үдэж хэрэг тэрийг ойлгож байгаа юм бол бид нар тэмцэх айгүй их хүчин чармайлт хичээл зүтгэл бол байгаа. Дуу хоолой нэгтэж чадна гэж бодож байгаа. Тэгвэл бид нар яаж энэ ойлголтоо олж чадчих юм? Ер нь яаж бид нар энэ талаар ойлголттой болоод тэмцэх ойлголттой байж тэмцэх штеп. Тэр бид нар яаж ач холбогдол ойлгох вэ? Ер нь яаж ойлгох гэж бодож байна? Бид нар одоо өнгөрсөн үеийнхаа сонгуулаа ингээд сонгуулийнхаа ингээд түүхээ айгуу хэсэ мэддэг багтай. Бидний хүүхдээс яаж ингээд тэмцэж чинь одоо бид нар ингээд тэгсэн өөртөө яаж юм те одоо түүх гэдэг бол өнгөрсөн цагийн сургамж өнгөрсөн цагийн одоо түүх гэдэг бол аливаа арт түмний оюун санааны дархлаа мөн ирээдүйн цагийн сургамж واخгүй юу. Тийм болохоор бид нар тэрийгэ ухамсарлаад хувь хүн бүр өөртөө эрүүл чирэг те одоо үзэл бодолтой ухаалаг иргэнийхээ үгийг үзсгээд одоо бидэрт эрхэн байна те арчлал бэлэн байна. Бид нар өөрсдөө гэсэн эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлж болох боломж байна. Бид нар өнгөрсөн үе шиг тэгэж боогдмол байгаагүй. Бидний үүдээс бидэрт одоо арчлалыг үлдээсэн. Арчлал гэдэг зүйлийг үнэхээр ингээ ойлгоод авчих юм бол бид нар цаашдаа энийг ингээ дагаад одоо асар их үн цэнийг бүтээж чаднаа. Бид нар ингээд тэр боломж айгүй их байгаа учраас бид нар одоо ингээд ер нь бол тэгэл бид нар чинь залуучуудад чиглэсэн бодлого юу байлмаар байгаа гэхээр бид нар ихэнх нь гадаад руу явж сурах гэдэг юм тий. Сэтгэлгээтэй сурыг эсвэл бүр байлын Монголтой гоё тий өндөр боловсрол эзэмшин замын залуучууд руу чиглэсэн өөр ямар бодлого байна. Тиймэрхүү бодлогыг бид нар чинь хүсэж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүсэж байгаа зүйлээ авахын тулд ердөөсөө сонгуультай идэвхтэй оролцох байхгүй. Тийм. Ер нь л намайг чинь за нийт хийж байгаа хүмүүс чинь мэдээж таргет руугаа л чиглэсэн бодлого явуулна шүү дээ. Гэтэ тэр таргет нь бид нар биш байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бид нар сонгуультай идэвхтэй оролцдог. Хамгийн идэвхтэй оролцдог чинь манай ахмадууд ч тиймдээ ч одоо зүрийн тухай бодлого сэтгэрээ нэмэгдүүлсэн тийм бодлого чинь аягүй яваад байгаа шүү дээ. Гэтэ яг гол зам болох угсарныхаа гол зам болох залуучууд руу чиглэсэн бодлого байхгүй байна. Тийм. Сая бид одоо жишээ авчих юм бол сая багш нар ингэж ихсэн шүү дээ. Зүгээр цөөхөн багш нар захисгад ингээд багш нарын цалин нэмж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар ингээд залуу ингээд бүгдээр оролцоотой болоод тэгээд одоо их сургууль гэх юм болох системтэй болоод боловсролын системээ сайжруул тий одоо тиймэрхүү зүйлийг ингээд хүсэж шаардаад бид нар үнэхээр дуу хоолойгоо нэгтгэж чадаад тэмцэх юм бол одоо асар их үр дүнд хүрнэ л гэж бодож байна. Тэгээд одоо 45-ны санал асуулга яах та. 45-ны санал асуулга мэдгүй. Энэ бол үүсэл энэ бол айлгал
байгаа. Одоо тэгээд 45 оны санал асуулга дээр яг юу болсон бэ гэхээр одоо улс орныхоо ингээд одоо шууд ярил л та 45 оны Ялтын марга хурлаа шүү дээ. 2 дугаар сард болсон Ялтын марга хурлаар одоо 3 улс одоо улсууд ингээ хоорондоо яриад одоо гадаад Монголын статус квог ингээ зөвшөөрнө. Тэ Монгол улсын тусгай тогтнолыг зөвшөөрөхийн тулд ард түмнээс нь санал асуулгаар ингээ шийдвэрлэнгээд тэгж тогтоогоод тэгээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд одоо бүх нийтийн санал асуулга явуулсан. Тэгээ монголчууд нь өөрсдөө одоо үндэснийхаа дээл хугацаа өмсгөөд ингээд бөөнөрөө сонгуулийн насны бараг 100% хүн сонгуулийн насны бараг 400 500 мянган хүн байгаа шүү дээ. Тэр үед тухайд чинь тэгж яах тэр насны бүх хүн ам нь одоо хөдөө хэрээс хамаагүй морьтойгоо хурж ирээд тэгээд тийм их яваад өөрсдийн биеэр очиад үндэснийхаа дээл хугацаатай бид нар тусгаар тогтнолсон Монгол улс мөн гээд улс орныхоо тусгаар тогтнолыг 100% хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн түүхэнд одоо энэ 100% хүлээн зөвшөөрсөн юм түүхээр нь бол амар байхгүй заяа. Ер нь бол ховор байдаг. Дандаа нэг одоо гадаадын түүхэнд чинь надад санал асуулах чинь 50-50% харьцаатай тий 70-30 харьцаатай тэрний талд байгаа одоо тэр үзэлтэнгүүд гэж хуваагддаг байсан бол монголчууд өөрсдөө хөдлөө 100% саналаа өгч ингээд өөрсдөө ингээд тусгай технологи баталгаажуулж байгаа байхгүй. Тэгээ энийг болохоор хятадын одоо Гоминданы засгийн газар байна шүү дээ. Хятадын Гоминданы засгийн газар араад бүр гайхчихсан гэж аахгүй. Тэгээд Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч бас ирж ирсэн байл та тухайн үед нэг монголчууд нь өөрсдөө яг тусгай технологи ингээд зөвшөөрдөг улс юм уу? Үндэснийхээ бичгээ бичдэг юм уу? Одоо үндэснийхээ дээл хугацаар хуцалдаг юм уу? Өөрсдөө яг тусгай технологи улс гэж боддог юм уу гэд одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо ингээд айлтж ирсэн Монголдо. Тэгж яхад одоо ард түмэн ингээ хүлээн зөвшөөрж байгаа. За тэгээд ингээд ингээ гадныхын бүр гайхаж байгаа байхгүй. Ингээд 100% санал асуулах штеп. Тэгээд бидний өвгдөөс ингэж амар санал өгжөөд ингэж асар их хүн цэнээр олж харж байгаа энэ 45 оны санал асуулга гэх зүйлийг одоо бид нар ингээд харьцуулах юм бол бидний өвгдөөс ингэж ингээ саналаа өгж явахад бид нар өнөөдөр баг хичээлдээ эхний цаг тий 8 цагт яг бүгдээрээ байж байгаа шүү дээ. Заримдаа яг олон хүүхдээрээ яг бүтэн ингээ эрсдэлтэй байдгүй шүү дээ. Ер нь хэлэхдээ 8 цагтаа ингээ бүрэн ирээгөө. Гэтэл 45 оны бүр ганцхан өдөр сонгуулийн насны бүх хүн ам тэгж ивж байгаа. Энэ бол ингээ гайхалтай зүйл байхгүй юу? Дэлхийн түүхэнд бол ийм үйл явдал гараагүй. Тэгээд өвний дараа ч гэсэндээ 45 оны санал асуулгын дараа одоо Монгол улс хавцлаад хүлээн зөвшөөрүүлж байгаа шүү дээ. Гэтэ хятадын засгийн газар гайхчихсан гэсэндээ одоо хараахан хүлээн зөвшөөрөг байсандаа холбоотойгоор одоо Монголын манай цэргүүд одоо чөлөөлөлтөнд ясан зөвлөлт талбартын настай нэгтээд тухайд чинь 2 дугаар дайнд одоо хятадын ингээд эзэлсэн мэс Япончууд ингээд Японы төрөмөл ингээд эзэлсэн мэс учраас одоо манай монголчууд одоо зөвлөлт талбартын настай нэгтээд одоо хятадыг чөлөөлсөн. Одоо чөлөөлөлтөө ингэж ярьдаг шээ. Чөлөөлөлтөнд чи хятадыг чөлөөлөөд тэгээд хятадууд одоо ингээ өөрсдөө баярлаа бидний чөлөөлөлт баярлаа гэд 1946 оны 1-р сард одоо манай Монголын тусгаар технологи хүлээн зөвшөөрсөн. Тэгээд үүний дараа ингээд тусгаар технологи ингээ бүрэн хүлээн зөвшөөрүүлж байгаа гэсэндээ одоо нүүбэд хэлсэг байсан. Нэгдсэн улсны байгууллагад хэлсэг одоо 5 удаа өргөд хэлгээсний хүчинд 1961 оны 10 дугаар сарын 27-нд нүүбийн одоо Монгол улс маань одоо 101 гишүүнээр хэлсээд олон улсын хэмжээд дэюрэ гэдэг статустай ингээд болж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд одоо явж байгаад ингээд хараахан олон улсын хэмжээнд ингээд бүрэн зөвшөөрөгдөөгөө. Гэтэ хүлээн зөвшөөрүүлчээр ингээд байжсэн юм социализм байгаа шүү дээ. Нэг хүний үзэл суртал дарангуулал одоо нэг намын системийн дор ингээд одоо чөлөөт сонгуул байхгүй олон намын тогтолцоо байгаагүй нэг намын тогтолцоо шүү дээ. Тэгээд зөвхөн тэр нийтэш байгаа хүмүүс дээр нь л ингээд хүмүүс өмнө ингээд саналаа өгч исэн. Эдийн засгийн нэмт саналаа өгдөг гэсэн болохоос тэгж яг өрсөлдөөн донд ингэж хамгийн сайныг тодруулах гэж гарч ирээгүй олон намын тогтолцоог байсан. Тэгээд дээрэс нь одоо тухайн үед ч бас мухардмал байдал арчсан шүү дээ. Эдийн засаг аягүй хонжижсэн 90 он гэхэд эдийн засаг аягүй хонжижсэн учраас одоо бид нар одоо ингээд их чөлөөтэй болоорой хүний их ингээд аягүй баймаар тий хүмүүс чинь шашин шүтэх эрхээ хүртэл богдуулж ирсэн. Шашин шүтэх. Тэгээд үзэл сурталаа илэрхийлэх. Тэгээд бид нар нэг бодлоо аягүй хацтай. Бид нар ингээд түүхээс судлаад ингээд ярьж байгаа аягүй том зүйл واخгүй юу? Бид нар ингээд түүхээс мэддэг байж байгаа. Тэгээд бидний ингээд сурах их чөлөөг нь ингээд түүхийн ингээд олон бичвэр дээр ингээд гаргацсан бид нар сурах их чөлөө байна. Тэгээд тухайн үед ч болохоор бүр Чингис хаан чиж ярьж болдгоо гэсэн гэж байгаа. Зарим хүмүүс сонсоход бүр ингээд түүх мөхөө ингээд хамаагүй ярьж болдгоо. Үзэл сурталын ингээд айгүйх дарангуйлтай. Зөвхөн нэг хүнийг л дахиж шүтнэ. Тэгээд марксист ленин үзэл гэхдээ тийм ер нь бол тэгдэг байсан байхгүй юу? Тэгж яхад одоо 90 оны арчлалаа ингээд бидний үеийн залуучууд тухайн үеийн баг бидний үеийн залуучууд байгаа шүү дээ. Биднээс жоохон нэг ахмах хүмүүс тийм хүмүүс болохоор ингээд бөөнөрөө чагсаад асар их хүн цэнээрээ одоо чагсаж
байхгүй юу? Үсгэлэн хүртэл зарж исэн. Тэрний хүчинд одоо арчсан олон намын систем, дээрэс нь одоо хүний эрх чөлөө үзэл суртал одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг, хэвлэн нийтлэх, шашин шүтэг ингээд чөлөөтэй ингээд шашин шүтэж байгаа байхгүй юу? Одоо чи олон шашны урсгалаар ингээд хүмүүс болгон чөлөөтэй шүтэж байгаа. Тэгээд ийм зүйлийг ингээд аюух болж байна. Тэр ингээд баярлах хэрэгтэй. Тэгээ энэ үнцнийг ойлгоод тэгээд одоогийн ирээдүйд талаараа тий одоогийн байгаа байдлаа илүү сайжруулахын тулд ирээдүйн төлөө сонгуул өгөх хэрэгтэй юм аа. Сонгуул өгөх эрх нь бидэрт байна. Одоо өнгөрсөн цагийнхаа ингээд оюун санааны тархлаа ингээд үнцнийг ялгаа авчиж байгаа шүү дээ. Тэгээд түүнийхээ дараа болохоор ирээдүйн цагийн сургамж олгоод ирээдүйн цагийнхаа төлөө бид нар бүгдээрээ дуу хоолойгоо нэвтрээд чагсах хэрэгтэй байхгүй юу? Сонгуулийн хатлаар. Тийм юм. Ийм том эрхтэй байна гэдэг чинь амар том зүйл ахгүй юу? Энэ сонгуул өгөх, саналтай өгөх, тий сонголттой байх эрхтэй байна гэдэг чинь энэ эрхээ тэгээ идэхгүй үр яах юм бэ тий? За ерөнхийлөгчийн сонгуулийн талаа одоо ярил л да. Одоо утгагүй ерөнхийлөгчийн сонгуул олно шүү дээ. Тэр хөрс өхийн одоо манай байгаа хөрс өх ерөнхийлөгчийн сонгуул маань 67% эрттэй гарсан шүү дээ. Тэгээд 67% гэдэг чинь 50%-аас дээшээ Яаж ингэж одоо сайн байх вэ гэхээр ердөөсөө сонгуульд активтэй оролцоод сайн сонгуул өгөх байхгүй юу? одоо бид нэр угаасаа ерөнхийлөгчийн сонгуул өгнө. Тэрний дараагаас улсын хурлын гишүүдийн сонгуул өгнө шүү дээ. Одоо бас утгагүй эрдэнэ төлөөлөгчийн сонгуул бас болох ч байгаа. Гэтэ бид нар хараасан тэрэнд оролцох болоогүй. Гэтэ цааш тийм болох хоёр том сонгуул бид нар оролцох хэрэгтэй болсон байхгүй юу? Тийм. Ер нь сонгуульд активтэй л сонгуулаа өгж байгаа хүмүүс маань яаж сонгуулаа өгдөг вэ гэхээр сонгуулаа өгөх зэрэг буруу байгаа даа. Эхнийх нь таньдаг хүндээ өгдөг. тийм. Манай нутгийнх байна гэж юм уу? Нөгөөт нь болохоор арай юм харж исэн царайнд өгдөг. За эсвэл за энэ арай царайлаг юм байна тий. Тийм. Энэ арай харж исэн царай юм уу гэдэг сошиал дээр арай илүү ингээд харагдаад идэг. Одоо сүүлийн үед сошиал дээр арай илүү харагдаад идэг. Нөгөө хүн нь нэр дэвшчихээ тэрэнд өгчдөг. Тэгээ үлдсэн 3-1 үлдсэн нэг нь яг мөрийн хөтөлбөрийг нь уншиж өгдөг байхгүй. Тэг ер нь бол мөрийн хөтөлбөрийг нь уншаад түр шинжилгээ хийгээд тэгээ өөртөө арай илүү ойр санагдсан өөрийнхөө үзэл бодлыг төлөөлж чадхаар хүний саналаа өгөх ёстой шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс ийм хандлагатай байдаг л та. Энд дээр юу гэж бодож байна? Ер нь мөрийн хөтөлбөрийг уншиж түр шинжилгээ хийж сурах нь хэр чухал гэж бодож байна. Тий. Одоо тухайн нэр дэвшигч ингээ хөтөлбөрөөр гаргаж ирсэн мөрийн хөтөлбөр ингээ гаргаад байгаа шүү дээ. Тэгээ улс төрд гарсан онооч гэсэн тэр мөрийн хөтөлбөрөөр хараад үйл ажиллагаанууд тийм шүү дээ. Тэр үйл ажиллагаанууд нь бидэнд эргээ нөлөөлөх байхгүй юу? Тэгж яхтаа одоо таньдаг хүн ч юм уу тийм хайнга хандаад байдаг хүмүүс ихвчлэн таньдаг хүндээ ч юм уу эсвэл за хин ч чамаа өвчтэй эн чинь манай нутгийнх юм байж тээ гэх юм. Эн чинь манай дүрийг төлөөлж байгаа юм байж тээ гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар одоо санал өгдөө шүү дээ. Тэгээд тэндээ яг хайнга хандж байгаа. Тэгээд үйл ажиллагаануудыг ингээд харахгүй байж ч одоо мөрийн хөтөлбөрийг ингээд харснараа ямар давуу талтай вэ гэхээр одоо тухайн хүний арай өөр санагдсан те өөр түрүүн таны хэлсэнчлээ одоо өөр ташигтай санагдсан тэр хүнээ сонгох ч юм уу одоо аль болох тийм өөрийг нь төлөөлж чадах хүнээ л одоо ингээд зөв сонголтоо хийх аюух том боломж чинь тэр мөрийн хөтөл байгаа байхгүй. Тэг сонгуул өглөө ч гэсэн идэвхтэй болцоо гэсэн яаж өгөх ингээ мэдэхгүй байгаа штэ. Тэнгүүт мөрийн хөтөлбөр гэдэг зүйл чинь гол зүйл байхгүй. Хэнийг сонгох нь зөв үү? Яг тэр зүйлийг ингээ уншаад тэгээд уншаад гэсэн нэг амар дүн шинжилгээ анализ хийгээд тэм хөтөлбөр ороод авах шаардлага байхгүй. Угаасаа хэн бүхэнд ойлгомжтой хэвлэн нийтлэгдэж байгаа зүйл учраас одоо тэрийг нь уншлаг нэг амар цаг хугацаа шүрхгүй нэг хэдэн минут уншичаад за энэ одоо надтай илүү манай төрийг төлөөлөх юм байна те. Энэ хэрэгжиж болохоор юм байна гэж тий. Бидэнд илүү ашигтай бид нар толгомдож байгаа асуудлыг шийдэх юм байна гэд мөрийн хөтөлбөр л аягүй чухал үү. Ер нь бол их хүмүүс тэгээд мөрийн хөтөлбөрийг уншдагчгүй. Тэгээл ингэж хайнга саналаа өгчөө тэгээ ардаас нь төрд гарсан тэр хүн чинь мөрийн хөтөлбөртөө байсан зүйлээ л хэрэгжүүлж явж байгаа шүү дээ. Гэтэл тэр нь ингээд таалагдахгүй байгаад эхлэнгүүт ингээд ийм сөрөг зүйл хийгээд эхэлдэг байхгүй юу? Тийм учраас яг анхнаасаа саналаа өгтөө мөрийн хөтөлбөрөө сайн унших хэрэгтэй. Өөрийгөө яг төлөөлж чадах зөв хүнээ сонгох хэрэгтэй. Ерөөсөө ингээд өөрийнхөө үзэл бодлыг л төлөөлж чадах ямарваа нэгэн давж шалтгагүй тий. Одоо яг бидний үеийнхэн ингээд саналаа өгч эхэлж байгаа. Ийм учраас яг шин саналаа өгж байгаа шин санал өгчтэйгаа ер нь мөрийн хөтөлбөрөө уншаад яг зөв саналаа өгөөсэй л гэж хүсэж байна. Тэр одоо 27 онд ерөнхийлөгчийн сонгуул, 28 онд улсын хурлын сонгуул болно.
Энэ үед яг бидний яг эд сонгуулаа өгч эхэлж байгаа. Энэ үед өгөх сонгуулийнхаа яг ингээд үеийнхаа хүмүүстэй за мөн аль хэдийн сонгуулийнхаа насанд хүрсэн ч гэсэн сонгуультай идэвхтэй оролцдог ч юм уу хайн ханддаг тийм хүмүүс хандаж юу ч хэлэх вэ? За одоо зарим хүмүүс одоо ингээд сонгуульнаас тамаагүй тэгээд хүмүүс өгчөндөө гэж бодоод хайн ганцдаг. Гэрээг та үнэхээр ингээд сонгуул улс төр сонирхдаггүй байж болно. Гэтэ таны өдөр тутамдаа авж байгаа дэлгүүрийн одоо авж байгаа цалин, төлж байгаа татвар, дэлгүүрээс авч байгаа копиныхаа үн те таны зовж алсан одоо хөдөлмөрлж алсан мөнгө чинь инфляцид дэгдээд байгаа учраас одоо тэрийгэ төлөө те хотын ингээд төгжрөл ингээд стресстэд ингээд залуу насаа үрж байгаа. Тэгээд энэ бүх зүйлийг чинь та ингээд шийдэж чадахгүй таны өмнөөс хин нэг шийдээд таны ирээдүйг тодорхойлоод байгаа байхгүй юу? Таны ингээд өдөр тутмын амьдралыг ингээд өдөр тутмын цаашдын ирээдүй стресс бүх юмыг чинь таны өмнөөс хин нэгэ шийдээд ингээд таныг охироогоод байгаа. Тэгээд бид нар ч гэсэн одоо өөрсдийнхөө төлөө одоо зөв сонгуул те одоо идэвхтэй сонгуульд оролцоод өөрсдийнхөө төлөө нэгдэж чаддаг баймаар байна. Тиймээс одоо улс төр гэж зүгээр өөдөртэй юм биш. Улс төр нь зөвхөн нэг намын төлөө өгж байгаа биш. Энэ нь бидний өдөр тутамдаа байж байгаа одоо маш чухал шийдвэрүүд бидний амьдралд асар их нөлөөлөхөр хэмжээний зүйл учраас энд бүхэн болгон иргэн болгон хариуцлагатай хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоосаа гэж хүсэж байна. За баярлалаа. Савгаар ингээд подкаст өндөрлөө. Энэ яг манай анхны подкастын дугаар байлаа. Мөлтсөд төслийн яг хүрэлцэн баярлалаа. За баярлалаа. Can we talk about us like we care about us? Can we talk about us like we care about us? You say let it breathe, but this pain of my heart can't let it be. We both can agree. Tell me what is the point of nothing burns like the cold days.